Hi guys, хар самбараа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр миний ярих гэж байгаа гэмт хэрэгтэнд бол psychopath илэрдэг бараг л бүх шинж тэмдэг байгаа. Гэхдээ энэ хүн зүгээр нэг харгас гэмт хэрэгтэй биш. Миний өмнө нь ярьж байсан хүмүүсээс нэг л ондоо нэг хачиргалтай нэгэн байгаа. Та нар маань түүхээ сонсоод надтай адилхан бодолтой үлдэх болов уу гэж бодож байна. Ингээд та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Настай Тина Херман Ohio мужийн Хавардад амьдардаг өрх толгойлсон ээж. Тэр 13 настай охин Сара, 11 настай хүү Коди болон хамтран амьдрагч найз залуу Грегийн хамт дөрвөлээ амьдардаг байсан. Тина Грег хоёр үерхэд 4 жил орчим болж байсан бөгөөд Apple Valley хэмээх хотод хамтдаа байшин худалдаж авсан. За энэ хот нь бол гэмт хэрэг бараг гардаггүй, тохилог сайхан байшингуудтай, сургууль сайтай, тайван, амгалан газар. Тина орон нутгийн Dairy Queen гэх зармигны газар ажилладаг байсан бол Грег гэрээсээ 100 орчим километрийн зайтай West Jefferson хотод байрладаг Target компанийн түгээлтийн төвд ажилладаг байсан. Ажилдаа хүрэх зам нь хол учраас Грег өглөөний ээлжтэй амжихын тулд шөнийн 3 цагийн үед босож гэрээсээ гардаг байсан. Тина хүүхдүүдийнхээ амьдралд идэвхтэй оролцдог, тэдэндээ бүхнээс илүү хайртай ээж байсан. Тэр хамтран ажиллагчид болон найзуудтай Сара, Коди хоёрын талаар байнга ярьдаг. Хоёр хүүхэд нь хоёулаа спортоор хичээлдэг болохоор Тина тэдний тоглолт, тэмцээн бүрд очиж үргэлж дэмждэг байсан. Гаднаас нь харахад бол Тинагийн гэр бүлийн амьдрал сайхан, ямар ч асуудалгүй юм шиг. Гэхдээ 2010 оны 11-р сар гэхэд Тина болон Грег хоёрын харилцаа эрс муудсан. Тэд байнга маргалдаж хоорондоо огт ойлголцоо болсон учраас эцэст нь салж харилцаагаа дуусгахаар шийдсэн. Хамт худалдаж авсан байшингаасаа Тина хүүхдүүдэд дагуулan нүүхээр болсон болохоор шинэ байр хайж гисэн. Гэхдээ өөр газар олтлоо Тина хоёр хүүхэд болон Грегтэй цуг энэ байшиндаа хамт амьдарсаар байсан. 2010 оны 11-р сарын 10-ны өглөө Грег урдын адил 3 цагийн үед босож ажилдаа бэлдээд Target-ийн түгээлтийн төв рүү явсан. Тэр өдрийн үдээс хойш цагдаагийн газарт Valerie гэдэг эмэгтэйгээс дуудлага гарсан. Valerie бол Тинагийн ажилдаг Dairy Queen-ийн ерөнхий менежер. За өөрөөр хэлбэл Тинагийн дарга нь байсан. Тина тухайн өдөр 4 цагаас ажиллах хуваарьтай байсан ч ажилдаа ирээгүй. Valerie шууд л санаа зовж эхэлсэн. Тэд хамт ажиллах хугацаанд нилээд дотн танилцсан. Тина ямар хариуцлагатай ажилтан болохыг Valerie сайн мэддэг байсан. Тина үргэлж цагтаа ирдэг, ажилдаа ирж чадахгүй бол урьдчилж заавал мэддэг хүн байсан учраас ямар ч тайлбаргүйгээр ажлаа таслана гэдэг бол түүнд огт байдаггүй зан. Valerie мөн дээрэс нь Тина болон Greg хоёрын харилцаа муудаж саяхан салсныг нь мэдж байсан. Тэд байнга маргалдаж байсан бөгөөд энэ нь хоёр талаасаа тайван, эвтэйхэн тохиролцсон салалт биш гэдгийг ч гадарлаж байсан. За тиймээс Тина ажилдаа ирээгүй, утасны дуудлаганд нь ч хариулахгүй байгааг мэдээд Valerie хамгийн түрүүнд Грегтэй холбоотой ямар нэгэн зүйл болсон байж магадгүй гэж бодсон. За ингээд тэр цагдаа руу залгаад манай нэг ажилтан өнөөдөр ээлжтэй ирээгүй, уцааж авахгүй байна. Энэ бол түүнээс хизээж гарахгүй зан. Сүүлийн үед найз залуутайгаа асуудалтай байнга маргалдаж байсан. Гэрт нь очиод зүгээр байгаа эсхийг нь шалгаад өгөөч гэж хүссэн. Цагдаагийнхан Тинагийн гэрлүү нэг ажилтнаа явуулсан. Тэр хаалгыг тогссон ч хинж онгоолгоогүй. Байшингийн эргэн тойрныг шалгахад гаднаас харагдах сэжигтэй зүйлч байгаагүй. Тиймээс энэ цагдаа удалгүй буцаад яваад өдөг. Яг тэгэхээр Тина бол насанд хүрсэн хүн, ажилдаа нэг өдөр ирээгүй нь хууль зөрчсөн хэрэг биш учраас тэр үед цагдаа нарын хийж чадах зүйл үнэхээр хязгаарлагдмал байсан. Гэхдээ маргааш нь Valerie дахиад цагдаа руу залгасан. Энэ удаа нөхцөл байдал улам ноцтой болсон. Тина ахин нэг ээлжээ тасалж Valerie-гийн дуудлаганд мөн л хариулаагүй. Valerie энэ үед бол бүрэл түгшиж эхэлдэг. Тинагийн хамгийн сайназ Stephanie-ийн ойрхон хитгэн байшингийн цаана амьдардгийг тэр мэддэг байсан. Тиймээс Stephanie-ийг залгаж Тинаг очиж шалгахыг хүсэх, за эсвэл түүний хаашаа явсныг мэдэх эсэхийг асуухаар шийдсэн. Тина Apple Valley-д нүүж ирснийхаа дараа хурш гэгдэх энэ Stephanie-тай маш хурдан дотноссон. Тэд хамт аялалд явж бие биенийхээ байнга зочилдог, бараг
саншгүй найзууд болсон. Хэрв Тина хаана байгааг мэдэх хүн байсан бол тэр нь Стефани гэж Валери бодсон хэрэг. Ингээд Стефанитай холбогдож Тинаг асуулах гар хит хитэн удаа залгасан ч мөн л адил Стефанитай холбоо барьж чаддаггүй. Энэ нь Валерийг өөрөө очиж шалгахаа зур аргагүй түргдэг. Тухайн өдрийн ажлаа дуусгасны дараа Валери Тинагийн гэрлөө шууд явсан. Тина өмнө нь түүнд гэрийнхээ арын цонхны нэгийг үргэлж төгждөггүй тухай ярьж байсан байна. Өөрөө эсвэл хүүхдүүд нь санамсаргүйгээр хаалгаа төгжээд дэлгүүргүй үйлдвэл тэр цонхоор орж болохоор зориуд нээлттэй орхидог байсан. Валери байшингийн араар тойрч нөгөө цонхыг олдог. Тэр цонхны торыг салгаж цонхыг онгоолгоод дотгошоо авирч орсон. За гэрт ороод харсан зүйл нь бол яг л аимшигын киноны хэсэг юм шиг. Байшин дотор хаа сайгүй цус, өрөө тасалгааны хит хитэн хэсэгт том цусны тогтоц үүссэн бөгөөд тэр бүрээс цустай зөв чирж явсан мөр гарсан байсан. Хамгийн аимшигтай нь тэр бүх мөр нэг газар руу буюу угаалгын өрөө рүү чиглэж байсан. Угаалгын өрөөний доторх байдал бүр ч аимшигтай. Хан шал бүхэлдээ цуснд будагдаж, ван нь дүүрэн цустай болсон байсан. Хожим цагдаагийнхан уг угаалгын өрөөг бол яг мал нэдлагааны газар шиг харагдаж байсан гэж дүрсэлдэг. Гэхдээ байшин дотроос бол нэг ч хүний цогцос олдоогүй. Гэр бүхэлдээ хоосон бүр нохойн хүртэл алга болсон байсан. Валери тэр дараа цагдаа руу залгаад би өчтөр сургуу болсон найзыгаа талаар мэдгдсэн хүн байна. Түүнд үнэхээр ноцтой зүйл тохиолдсон. Би яг одоо гэрт нь байна. Энд хаа сайгүй цус та нар хурдан ирэх хэрэгтэй гэж дуудлага өгсөн. За цагдаагийнхан удалгүй ирж байшинд асар их хэмжээний цус байсан учраас Тина түүний 2 хүүхэд зам магадгүй салсан найз залуу Грег нь хүртэл ам үрэгдсэн байх боломжтой гэж дүгнсэн. Цагдаа нар Сара болон Коди хоёрын сургуультай холбогдоход хүүхдүүд 11-р сарын 10-нд хичээлдээ суусан ч 11-ний өдөр нь ирээгүй гэдг нь тогтоогдсон. За өөрөөр хэлбэл Тина анх сурггүй болсон өдөр хүүхдүүд сургуультай явсан ч гэсэн харин маргааш нь очоогүй гэсэн үг. Байшингийн иргэн тойрныг шалгахад Тинагийн машин байгаагүй. Харин түүний машин ихэвчлэн байдаг гараж дотор нь түүний хөрш Стефанигийнх нь машин зогсож байсан. Стефани өөрөө мөн сурггүй болсон учраас цагдаа нар ч гэсэн түүнд яг Тинагийн гэр бүлийнхтэй адил зүйл тохиолдсон байж магадгүй гэж бодож эхэлсэн. Гэрийн иргэн тойрныг шалгахад гэрт хүчээр нэвтэрсэн ямар ч шинж тэмдэг байна. Энэ хэрийг үйлдсэн хүн за магадгүй Тинагийн таньдаг хүн байсан болохоор Тина өөрөө хаалгыг нээж өгсөн. Эсвэл байшинд анзаарагдaltaгүй нэвтрэх аргыг мэддэг хүн байх магадлалтай гэж үзсэн. Энэ үед Тина түүний 2 хүүхэд болон Стефанигээд нийт 4 хүн сурггүй болсон тодорхой. За харин Грег хаана байгааг цагдаа нар хараахан мэдээгүй байсан. Тэрч бас алга болсон уу эсвэл өөр газар байгаа юу гэдгийг тогтоох шаардлагатай болсон. За харин удалгүй цагдаа нар Грегийг олдог. Тэр амьд ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд за бүр гэрт нь ийм аимшигтай гэмт хэрэг болсныг огт мэдээгүй юм шиг харагдаж байсан. Мэдээж цагдаа нарын хамгийн түрүүнд сэжилсэн хүн Грег байсан. Тэр бол Тинагийн салсан найз залуу дөнгөж харилцаанд дуусаад байсан. Ойр дотны хүмүүс нь ч гэсэн тэдний салалт маш хэрүүл маргаантай байсан гэдгийг цагдаагийнханд мэдэгдсэн. За энэ Тина сурггүй болсон өдөр тэр Стефанитай хамт шинэ байшин үзэхээр төлөвлөсөн байсан. Грегтэй харилцаагаа дуусгасан Тина хүүхдүүдтэйгээ амьдрах шинэ газар хааж байсан бөгөөд Стефани боломжит хит хитэн байрыг хамт үзэж өгөхөөр тохиролцсон. За ингээд эдгээр нөхцөл байдлууд Грегийг үнэхээр сэжигтэй харагдуулж байсан болохоор тэр шууд гол сэжигтэн болсон. Цагдаа нар түүнийг байцаахаар авчирч 11-р сарын 10-ны өглөөнөөс эхлэн хаана юу хийснээ нэг бүрчлэн тайлбарлахыг хүссэн. Грегийн ярьснаар бол тэр 10-ны өглөө 3 цагийн үед босож ажилдаа бэлдээд 100 км-ийн зайтай орших таргетийн түгээлтийн төв рүү явсан. Тэнд ээлжийн ажлаа ердийнхөөр хийсэн. Гэхдээ ажлаа тараад гэрлүүгээ хараагүй замдаа шатгуун түгээх станцаас шар айрыг аваад нэг найзынхаа гэрлүү явж тэр шөнөө тэндээ хонсон гэсэн. Маргааш нь буюу 11-р сарын 11-нд Грег найзынхаа хамт гольф тоглосон. Түүний хэлснээр авуу гах нь уцтаж, гэрийнх нь иргэн тойронд цагдаагийн машин, хэргийн газрын хамгаалтын тууз татсан байгааг хэлэх хүртэл Грег гэрт нь ямар нэгэн зүйл болсныг огт мэдээгүй гэж мэдүүлсэн. Цагдаа нар түүний мэдүүлгийг шалгахад бүгд батлагдсан. Грегийн дарга түүнийг 11-р сарын 10-ны өдөр бүтэн ээлжээрээ ажилласныг нотолсон. Ажлын дараа шатгуун түгээх станцаас шар айрыг авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн. Найзууд нь ч гэсэн түүнийг 10-ны үдээс хойш ирснээсээ хойш байнга хамт байсан гэж баталсан. За ингээд Грегийг сэжигтэн байх боломжит нөхцөл нь багасчдаг.
Тиймээс цагдаа нар өөр сэжигтэн хайхаас өөр аргагүй болдог. Тинагийн алга болсон машины талаарх мэдээллийг ойр орчмын бүх хууль сахиулах байгууллагад тарааж хэргийн газрыг үргэлжлүүлэн шинжилсэн. Хэргийн газар руу шалгах зүйл үнэхээр их байсан. За өмнө нь хэлсэнчлэн байшингийн хит хитэн өрөөний хивсэнд асар их хэмжээний цус шингэсэн байсан. Цус тогтсон хэсэг бүрээс ямар нэг зүйл чирсэн мөр гарч бүгд угаалгын өрөөлөө хүрч байсан. За эдгээр мөрөөс харахад бол гэмт идгээд хохирогч тийг өрөө таслаханд хөнөөгөөд цогцсуудыг нь угаалгын өрөө рүү чирсэн юм шиг харагдаг. За харин ванаас олдсон зүйлс нь бол нэг аимшигтай дүгнэлтэнд хүрэгдэг. Цагдаа нар ван дотроос их хэмжээний цуснаас гадна яс болон эдийн жижиг хэсгүүд илрүүлсэн. Тиймээс хохирогчдын цогцуудыг ван дотор хэсэгчилсэн байх магадлал нь өндөр. Байшинг шалгаж байхдаа цагдаа нар энд тэндүү үлдсэн цустай гутлын мөрүүдийг анзаарч хардаг. За илүү сайн ажиглахад ганц биш 2 өөр хүний гутлын мөр байсан. Нэг нь эрэгтэй хүнийх бололтой нилээд том хэмжээтэй, за харин нөгөөх нь бол түүнээс хамаагүй жижиг бөгөөд эмэгтэй хүн эсвэл бүр хүүхдийн гутлын мөр байж болохоор харагддаг. Жижиг мөрийг нь 38 арцмарын Airwalk брендийн гутлаар гаргасныг цагдаа нар тогтоосон. Цустай мөрөн дээр Airwalk гэсэн бичиг хүртэл тод үлдсэн байж. Байшин нэгжих явцдаа тэд Сарагийн өрөөнөөс яг тийм арцмарын Airwalk гутлын хайрцаг болсон. Тиймээс нөгөө жижиг гутлын мөр Сарагийнх гэдэгт бараг ирээлцэх зүйлгүй болсон. Сарагийн мөр том гуталтай хүний мөртэй хамт байшингийн гадна хүртэл үргэлжилсэн. Энэ нь Сараг амьд байх боломж байгааг харуулсан анхны итгэл найдвар. Тэр хин нэгэнтэй хамт өөрийн хөлөөр байшингаас гарсан нь тодорхой харагддаг. Цагдаа нар бусад 3 хүнийг нас барсан гэж тухайн үед 100% баттай хэлж чадахгүй байсан ч хэргийн газраас олдсон зүйлсээс харахад тийм байх магадлал нь маш өндөр. Харин Сара амьд байж болох тул хэрвээ гэмт итгээдийг хурдан олж чадвал охиногч гэсэн аврах боломжтой гэж үзсэн. Тэр шин Тинагийн машиныг гэрээс нь 10 км-ийн зайд орших явган аялын замын ойролцоо эзэнгүй орхисон байхад нь нэг цагдаа олсон байна. Машиныг нь бүхэлд нь шинжилж DNA үс хурууны хийгээд сэжигтэн рүү хөтлөх ямар нэгэн баримт хайсан ч юу ч олдоогүй. Гэхдээ Тинагийн гэрийн гаражнаас мөрдлөгийг эрүүл хэмжээний чухал баримт олсон. Тэнд Walmart-ийн ууднууд байсан бөгөөд дотор нь онгойлгоогүй хайрцагтай том хогийн ууднууд за мөн ашиглаагүй хит хитэн презент байсан байна. Хохирогчдын цогцыг ван дотор хэсэгчилсэн байж болцсохгүй гэж үзэж байсан цагдаа нарт эдгээр зүйлээ шууд сэжиг төрүүлдэг. Том хогийн ууд презент бол цогцос хэсэгчлэх дараа нь зөөвөрлөхөд ашиглаж болох за яг л тийм зүйлсүүд. Цагдаа нар орон нутгийн Walmart-д очиж сүүлийн үеийн борлуулалтын бүртгэлийг шалгуулсан. Тина болон хүүхдүүд сургаггүй болсон үеэр яг тийм төрлийн хогийн ууд презент худалдаж авсан хүн байгаа эсхийг хааж эхэлдэг. Тэгтэл 11-р сарын 10-ны шүн дундаас өмнөхөн нэг хүн Тинагийн гаражаас олдсонтой яг ижил хогийн ууд худалдаж авсан нь тогтоогдсон. Баримтээрээс тухайн худалдан авагчтай харьцан касчн нь хэн байсныг тэр хүн дэлгүүрт яг хідэн цагт орж ирснийг хүртэл харах боломжтой байсан. Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгаад хэрэгтэй дүрсээ маш тодорхой олж харсан. Урт ганцуутай цэргийн 90 цамц өмссөн нэг эрэгтэй эдгээр зүйлсийг худалдаж аваад зогсоол руу гарч мөнгөлөг өнгийн Toyota Yaris машинд сууж явсан. За харамсалтай нь хяналтын камерын бичлэгээс машины улсын дугаарыг ялгаж харах боломжгүй байсан. Тиймээс цагдаа нар тухайн тойрогт бүртгэлтэй бүх Toyota Yaris машины эзэмшигчийн жагсаалтыг гаргуулсан. Дараа нь эзэмшигч бүрийн жолооны үнэмлэхийн мэдээлэл зургийг нь авч нэгээр нь шалгаж эхэлсэн. Тэд тоо томшгүй олон зураг харьцуулсны эцэс 30 настай Matthew Hoffman гэх эрэгтэй жолооны үнэмлэхтэр ирдэг. Matthew бол хяналтын камерын бичлэг дээр хүнтэй яг адилхан харагдчихсан. За үүгээр зогсохгүй тэр жолооны үнэмлэхтнийхээ зураг дээр Walmart-аар үйлчлүүлсэн хүний өмсөж байсантай яг ижилхэн 90 цамцыг өмсөж байсан. Цагдаа нар Matthew-гийн талаар судалж эхлэхэд түүний ээж Тинагийн гэрээс холгүй нэг гудамжны цаана амьдардаг болохыг нь тогтоосон. Түүнчлэн хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн нэг албан хаагч Matthew-ыг шууд таньдаг. Яагаад тэгэхээр Тинагийн машиныг явган аялын замын ойролцоо олсон тэр шөнө
уг цагдаа Матьютай таарлцсан юм байна. Тэр шөнө цагдаа Тинагийн машины эргэн тойронд явж ямар нэгэн баримт уулмөр байгаа эсхийг шалгаж исэн. Тэгтэл холгүйхэн Toyota Yaris машины жолоочийн суудалд ганцаараа сууж байгаа нэг эрэгтэйг анзаарч харсан. Тэр хүн тухайн газарт яагаад байгаа нь мэдэгдэхгүй нэг л с жигтэй харагдчихсэн. Шөнийн цагаар хүмгүй шахам аслагдмал газарт машиндаа зүгээр л сууж байх ямар ч тодорхой шалтгаан түүнд харагдаагүй. За тэр тусмаа уг зогсоол харанхуй болсны дараа хаагддаг болохоор тэр хүн тэнд байх ёсгүй байсан байна. Тиймээс цагдаа түүн дээр очиод энд юу хийж байгааг нь асуухад нөгөө эрэгтэй найз зохиноо хүлээж байгаа түүнийг Сара гэдэг гэж хариулсан байна. Тэр залуугаас нэг л эвгүй сэжигтэй мэдрэмж төрж байсан ч тухайн үедээ цагдаа энэ газар харанхуй болсны дараа хаадаг чи одоо явах хэрэгтэй гэж хэлээд явуулсан. Тэр эрэгтэй ч гэсэн ямар нэгэн асуудал гаргалгүй машины асаагаад яваад өгсөн. Харин одоо цагдаа нар Матью Хоффманы жолооны үнэмлэхний зураг Walmart-ын хяналтын камерын дүрсийг харьцуулахад нэг хүн болох нь илт болсон. Дээрээс нь тэр Toyota Yaris машиныг унаж явсан хамгийн сэжигтэй Тинагийн машин олсон газарт таарлахдаа найз зохиноо хүлээж байгаа түүний нэрийг Сара гэж хэлсэн явдал. За Сара бол Тинагийн сургуу болсон 13 настай охины нэр. Ингээд Матью Хоффман энэ хэргийн гол сэжигтэн болсон. Сара амьд байж болзошгүй учраас цагдаа нарт алдах цаг байгаагүй. Тэд Матьюийг баривчлах зөвшөөрөл авч 2010 оны 11 сарын 14-нд Тина, хүүхдүүд болон Стефани нар сургуу болсноос 4 хоногийн дараа тусгай ажиллагааны багийнхан түүнийг гэрлүүдэд арчирч баривчилсан. Матьюийн гэр доторх байдал бол үнэхээр хачирхалтай. Хан бүр дээр янз бүрийн зураг зурцсан байсан. Хүрээтэй зураг үлгсэн гэсэн үг биш, хин нэгэн ханан дээр шууд энд тэндгүй зураг зурцсан гэсэн үг. Гэхдээ хамгийн итгэж зүйл нь бол байшин дүүргэсэн асар их хэмжээний модны навчнууд. Шалан дээр овоолсон энт тэндүү тараасан навчнууд байснаас гадна навчаар дүүргэсэн уутнуудыг бүр хананд хадаж тогтоосон байсан. За энэ бол нэг үнэхээр тийм тайлбарлахын аргагүй хачирхалтай дүр зураг. Матьюийг баривчилсны дараа цагдаа нар Сараг хайж байшинг бүхэлдэн нэгдсэн. Унтлагын өрөө бүрийг шалгаж за тэрч бүхэл охиныг овоосон навчнуудын доор нуугдсан байж магадгүй гэж бодож навчсыг хүртэл нэг бүрчлэн шалгасан. Гэтэл Сараг олж чадаагүй. Цагдаа нар аль хэдийнэ оройтсон байж магадгүй гэж шантарч эхлэх үед нэг албан хаагч хананд шахаж байрлуулсан хувцсын шүүгийг анзаарсан. Шүүгээний байрлал нэг л юр бусын зориуд энд тэнд тавьсан юм шиг харагддаг. Тэд шүүгийг хажуу тийш холдуултал ард нь подвал руу ордог нэг нууц гарч байсан. Цагдаа нар доошоо буугаад 13 настай Сараг олсон. Охин даарч хөрсөн, туйлдаж ядарсан байдалтай хүлүүлж навчаар зассан орон дээр хөвтөж байсан. Цагдаа нар Сарад айх хэрэггүй бид нар чам туслахаар ирсэн гэж хэлсэн. Охиныг амьд усандаа цагдаа нар хүртэл сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлсан. Сараж гэсэн энэ бүх аимшигт явдал эцэст нь дуусныг ойлгож асар их тайвширсан нь мэдээж. Гэхдээ одоо цагдаа нар Сарагийн гэр бүлийн бусад гишүүн болон Стефанид яг юу тохиолсныг олж тогтоох ёстой болдог. Тэд Матью Хоффманы амьдралыг илүү наривчлан судалж хөршүүд, танилуудтай ярилцаж эхэлсэн. Тэдний сонссон зүйлсээс харахад бол Матью сэтгэл зүйн хувьд нь маш ноцтой асуудалтай, хачирхалтай нэгэн хүн. Матью Хоффман нь 80 оны 11-р сарын 1-нд төрж Ohio мужийн зүүн хойд хэсэгт өссөн. Түүний эцэг эхийг Роберт болон Патришия Хоффман гэдэг. Матью ухаантай хүүхэд байсан ч гэсэн амьдралынх нь янз бүрийн үед түүнийг таньж мэддэг байсан хүмүүс хачаан итгээд хүмүүстэй эв дүү муутай хүн гэж дүрсэлдэг. Багаас л модонд хит татагддаг байсан нь түүний хамгийн содон зангийн нэг нь. Матью модонд маш их дуртай. Үргэлж мод руу авирч тэнд удаан суудаг. Мод түүнд бодит амьдралаас төрч болов зүхтах боломж өгдөг юм шиг. Тэр модтой газар байхдаа л хамгийн аз жаргалтай харагддаг байсан. Мэдээж модон дуртай, модонд авирах нь өөрөө хачирхалтай зүйл биш. Гэхдээ Матью нас сахих тусам модонд татагдах энэ байдал нь ердийн сонирхлын хэмжээнээс хайлж эхэлсэн. Түүнийг 17 настай байхад эцэг их нь салсан. Салалтын дараа Матью ээжтэйгээ хамт Ohio мужийн Mount Vernon гэдэг хот руу нүүсэн. Тухайн үеийн хөршүүд найзуудын ярьснаар Матью маш нэг тийм аз жаргалгүй амьдралынхаа чигийг алдсан юм шиг харагддаг байсан. Эцэг их нь дүнвиж салж өөрөө ч гэсэн шинэ газар дасах гэж байсан болохоор ингэж мэдрэх нь бол ойлгомжтой. Гэхдээ нэг хөрш
хурш эмэгтэй Матthew-с бол үнэхээр айдаг байснаа ярьсан. Тэр эмэгтэй гэрийнхээ урт талын хашаанд гарч хэвддэг нэг нохоотой байсан. Нохоо нь бол Матthew-ыг харах бүртээ бүр яг л нэг галзуурсан юм шиг чанга хуцаж эхэлдэг. Ямар нэгэн шалтгаанаар тэр нохоо Матthew-ыг бүр үзэж чаддаг байсан. Хурш эмэгтэй заримдаа Матthew-ыг хашааных нь өмнө зогсоод нохоо руу ямар ч хувирлгүй царайгаар удаан ширтэж байхыг олон удаа харж байсан. Тэр юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй зүгээр л хөдөлгөөнгүй ширтээ зогсдог. За энэ нь бол хуршид нь маш эвгүй төгшүүртэй санагддаг байсан болохоор Матthew-с аль болох зайгаа барихыг хичээдэг байсан. Түүнд энэ залуугийн нэг л зүйл буруу байгаа юм шиг мэдрэмж байнга төрдөг байсан. Бас нэг юм нохоо ер нь нэг муу хүнийг мэдэрдэг гэд нэг яриа байдаг. Тэр нь бас үний юм болов ч гэж бодогдох шиг. За Матthew бол 99 онд ахлах сургуулаа төгсчөөд Колорадо мужийн Steamboat Springs хот руу нүүсэн. За Steamboat Springs хот нь олон амралтын газар жуулчдтай цанын баазар дүүрэн ийм хот байгаа. Тэнд очиод Матthew сантехникчийн туслахаар ажилд орсон. Гэхдээ Колорадод амьдарсан эхний жил нь дуусаагүй байхад л ноцтой асуудалд орсон. Эхлээд Steamboat Springs хотын замын 3 том тэмдгийг хулгайлсан. За эдгээр нь жижигхэн замын тэмдэг биш. За бүр ингээд аюу томоор бичигдсэн Steamboat Springs хотод тавтай морил гэсэн бичгтэй том самбарууд байсан. Гэхдээ энэ нь бол түүний дараа хийсэн зүйлтэй харьцуулахад өчүүхэн хэрэг. Матthew сантехникчийн туслахаар ажиллаж байх үедээ нэг өдөр Reach хэмээх орон сууцны цогцлборын нэг сууцанд хүнсний хаягдал бутлагч суйрлуулах дуудлагыг авсан. Тэр очиод төхөөрөмжийг суйрлуулж дуусгасан. Ингээд явахын оронд тухайн сууцанд үлдэхэр шийдсэн. Эцэст нь бол хэдэн 7 хоногоор эзгүй байхыг Матthew мэддэг болж таарсан. Тэгээд яг л нэг өөрийнхөө гэрт байгаа юм шиг тухалж эхэлсэн. Зурагт үзэж гэрт байсан хоолноос нь идэж жакузинд орж хитэн өдрийн турш бараг тэнд амьдарсан. За мөн дээрэс нь эзнийх нь машины түлхүүрийг олж машиныг нь унаж зугаалсан. Үүгээр зогсохгүй гэр доторх хит хитэн зүйлийг хулгайлж авч явсан. За ингээд Матthew бол энд ямар хэрэг хийснийг мэдэж байсан учраас тэндээс явах хэрэгтэй гэж боддог. Эзэн нь удахгүй буцаж ирнэ гэтэл тэр хитэн өдрийн турш байшинд амьдарсан учраас хурууны хийн хайсаагүй үлдсэн байсан. Эзэн нь буцаж ирээд эд зүйлс нь алга болсныг мэдвэл цагдаад хандан цагдаа нар сууцыг шалгаж хурууны хээ олвол Матthew баригдах нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Матthew юу хийдэг гэж орон сууцыг бүгд нь шатаахаар шийддэг. Тэр байшингийн бусад хэсэгт гэр бүлүүд амьдарч байгаа хэсэг нь бол түүнд огт хамаагүй. Өөрийнх нь хийсэн хэргийг нотлох баримтуудыг устгахад хамгийн чухал байсан. Матthew орон сууцсан дотор бензин асгаж гал тавиад юу ч болоогүй юм шиг хаяад явждаг. Зааж болоход хүн бэртэж гимтээгүй удалгүй Матthew баригдаж өөрт нь тулгасан бүх хэрэгт гин бурууга хүлээсэн. Шүүхээс түүнд 8 жилийн хорих ялыг оносон. Шорон байхдаа тэр сахилга баттай үлгэр жишээ хоригдл байсан. Ямар нэгэн асуудал гараж зөрчилд орж байгаагүй. Мөн хорих ангиас санал болгодог төрөл бүрийн сургалт хөтөлбөрт идэвхтэй хамрагдж байсан. За ийм сайн зан авир гаргасан учраас 8 жилийн ялаасаа зөвхөн 6 жилийг эдлээд суллагдсан. Ингээд 2007 он болж Матthew шоронгоос гарсан. За харин энэ удаа тэр Колорадо руу буцаж очилгүй гэр бүлийнхэнтэйгээ ойр байна гэж бодоод Ohio муж руу буцаж явсан. Эхэндээ бол түүний амьдрал ингээд нэг дээрдэж байгаа юм шиг харагдаг. Матthew хідэн найзтай болж за бүр найз бүсгүйтэй ч гэсэн болдог. Түүнчлэн мод тайрагчаар ажилд орсон. Түүний мөрөөдлийнх нь ажиллаж байсан байж магадгүй. 2009 онд Матthew анхныхаа байшинг худалдаж авсан. Байшин нь Mount Vernon хотод хэрэг болсон хот болох Apple Valley-гаас ойролцоогоор 20 км зайд байрладаг. Найз бүсгүй 8 настай хүүгийнхаа хамт түүн дээр нүүж ирсэн. Ингээд гуруула хамт амьдардаг байсан. Эхэндээ бүх зүйл сайхан байсан ч удалгүй Матthew эргэн тойрныхоо хүмүүсийг дахин айлгаж түгшээж эхэлсэн. Анх тэр байшиндаа нүүж ирэхдээ хуршүүттэйгээ сайхан харилцаатай байсан. Хоол унд бэлдэж хуршиндөө аваажиж өөрийгөө танилцуулж сайхан сэтгэл төрүүлэхийг үнэхээр хичээсэн. Тэдний нэг хуршийг бол Donna Davis гэж нэрлэдэг. Donna бол 3 хүүхэдтэй өрх толгоосон ээж. Түүний 8 настай хүү Matthew-ийн найз бүсгийн хүүтэй хурдан дотнос ч найзууд болсон. Хоёр хүү байнга хамт тоглож Матthew-ийн гэрийн гадаах трамплин дээр үсэрдэг байсан. Заримдаа тэд Матthew-ийн кино үзэхэд тэр попкорн хийж өгдөг. За бүр хаяа хоёр хүүг гэртээ хонуулж тоглоулдаг байсан бөгөөд хүүхдүүд ч гэсэн их хөвгчлөлтэй байдаг байсан. Матthew мөн Donnaгийн том охиныг кино театраас гэрт нь хөргөж өгдөг байсан гэж яригдсан. За Donna бол түүнд ийм их хэмжээнд итгэдэг байсан л гэсэн үг. Гэтэл 2010 оны намар нөхцөл байдал гинэт
хурдцтайгаар муудаж эхэлсэн байна. За энэ өөрчлөлт бол Матthew-ийг мод тайрагчийн ажлаасаа халагдсан үедээ давхцдаг. Тэр ажилд орохдоо өөрийн туршлагын талаар худал хийсэн төдийгүй өмнө нь шоронд ял идэлж байснаа ажил олгогчдоо мэддэггүй байсан байна. Хамт ажиллагчид нь түүний зан авир өөрчлөгдөж байгааг анзаарсан байна. Матthew этгээд зан гаргах болсон шоронд хоригдож байснаа нуун дарагдуулсан ажлын туршлагынхаа талаар худал хийсэн зэрэг шалтгаанаар 2010 оны 10 дугаар сард ажлаасаа халагдсан. За энэ ажлаасаа халагдсан явдал нь Матthew-ийн дотор ямар нэгэн зүйл хөдлөсөн эсхийг бол хинч мэдэхгүй. Гэхдээ дараагийн 1 сарын турш түүний зан авир өдөр ирэх тусам улам төгшүүртэй болсон. Сэтгэл санаа нь тогтворгүй болж урдын найрсаг төрхөнд бараг алга болсон. Үргэлж цугуулсан, твдсэн байдалтай явж сэтгэл санаа нь огцом өөрчлөгдөг болсон. Матthew 2 нохойтой байсан ч нэг өдөр хоёулаа гинт алга болсон. Тэдэнд яг юу тохиолдсон нь өнөө хүртэл тодорхойгүй. Гэхдээ Дона нохтыг Матthew-г өөрөө алсан гэдэгт 100% итгэдэг. Тэр мөн Донагийн охинд эвгүй сэтгэл төрүүлж эхэлсэн. Өмнө нь Матthew охиныг яг гэрт нь хүргэж өгдөг бөгөөд үргэлж хамгийн дүт шууд замаар явдаг байсан. Гэтэл сүүлдээ гол замаас гарч тойрог жижиг замуудаар явдаг болсон байна. Зарим зам нь бүр хүнгүй, ой модтой аслагдмал газруудаар дайрч өнгөдөг. За ингээд Доногийн ахин Матthewтай хамт машинд явахдаа айж тавгүй мэдрэмж төрдөг болсноо ээжтэй хэлсэн. Матthew мөн хөршийнхөө эргэн тойронд хэрэм барих хавхнуудыг тавьдаг болсон байна. Тэр хэрмүүдийг хавхаар барьж гэртээ авчраад хэсэглээд иддэг байсан. За заримдаа бүр арын хашаанда бүр хэрмийг шарж иддэг байсан. За үүний дараа бол Дона хүүхдүүдэд Матthew-ийн гэрлөө явуулахаа бүрэн зогсоогоод том охинооч гэсэн Матthew-гаар хөрвүүлэхэ болсон байна. Хөрш Донод нь Матthew эрүүл ухаанаа алдаж ихэлсэн юм шиг санагдаж бусад аюул учруулж болзошгүй гэж айх болсон. Түүний найз бол 2010 оны 10 дугаар сард үнэн болгон батлагдсан. Яагаад тэгэхээр тэр сард Матthew өөрийнхөө найз бүсгүй рүү халдсан. За найз бүсгүйгийнх нь нэр нь бол тодорхойгүй. Гэхдээ тэр эмэгтэй Матthew-ийн зан авирыг цаашид твчих боломжгүй болсон. Түүний анх хайрлаж дурласан Матthew аль хэдийнэ алга болсон. Оронд нь маш тийм хачин авиралдаг, бүхний хянахыг оролддог, дэрэгдэн байхад аюулгүй санагдгаа болсон хүн үлдсэн. Тиймээс эмэгтэй өөрийн болон хүүгийнхээ эд зүйлсийг баглаж аваад Матthew-ыг орхиж явсан. Хэд хоногийн дараа тэр Матthew-ийн гэрт орхисон зарим зүйлээ авахар буцаж ирсэн. За эмэгтэйг гэрт орж ирмэгцэл маргаа эхэлсэн. Өөрийг нь орхиж явсанд бол Матthew маш их ууралсан. Тэр бол шуудал хэрүүл зодон хийхэд бэлэн байсан. Харин эмэгтэй маргалдахыг хүсээгүй үлдээсэн хідэн зүйлээ аваад л хурдан явах санаатай байсан. За гэтэл тэр мөчөд Матthew эмэгтэйг ханан шахаж түлхээд хоолойг нь боож эхэлсэн. Эмэгтэй нэг удаа мултарч чадсаж гэрээс зугтаж гарахдаа бүдрээд унцдаг. За ухаан сэхээ авч амжаагүй байтал Матthew дахин дээрээс нь дарж хоолойг нь боож эхэлсэн. За энэ байдал бол нийлээд хэдэн минут үргэлжилсэн. Эцэст нь тэр эмэгтэй бүрэн мултарч чадсан төдийгүй ямар нэгэн байдлаар Матthew-ыг тайвшруулж чадсан. За ингээд Матthew бол энэ эмэгтэйг явуулаад өгдөг. Эмэгтэй болсон явдлыг цагдаад мэдгдсэн ч эцэст нь гомдол гаргаж хэрэг үүсгүүлэхээс татгалзсан. За тиймээс Матthewд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Найз бүсгүй нь явсны дараа түүний байдал улам дордсон гэж хөвшүүд нь ярьдаг. Тэд заримдаа Матthew-ыг хашаанда байх том мод руу авирч мөчир дээр нь хідэн цагийн турш хөдөлгөөнгүй суугаад эргэн тойрноо ширтэж байхыг хардаг. Матthew ер нь хүн, амьтан, орчин тойрноо ямар ч илэрхийлэлгүйгээр удаан ширтэх дуртай нийгэм байсан. Хөршүүдийн айдас нь бол өдрөөс өдөрт нэмэгдээд за хөрш Дона бол Матthew-ыг гадаа байхад хүүхдүүдэд бүр гэрээсэж гаргахаа болсон. За ажлаа алдсан дараа найз бүсгүй нь орхиж явсан явдал Матthew сэтгэл зүйн ямар нэгэн хүнд хямрал үүсгэсэн эсийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэдхэн 7 хоногийн дотор түүний зан авир зүгээр нэг этгээд хачин байхаа болоод хүн хөнөөх хэмжээнд хүрсэн. 2010 оны 11-р сарын 9-ний шөнө буюу Тина, Сара, Коди болон Стефани нар сургаггүй болохоос нэг өдрийн өмнө Матthew хоол, ус, аяны хүнжил, blackjack хэмээх богино бороохо болон ангийн хутга бэлдсэн. Дараа нь бүх зүйлээ машиндаа ачаад Apple Valley хотын зүг рүү хөтөлсөн.
Тэр машинаа нэг зохисоолд орхиод хэрэгслүүдээ үүрэн King Beach Drive дахь ой мод руу алхаж эхэлсэн. За түүний энэ сонгосон ойн хэсэг нь Тина болон Грег хоёрын гэрийн яг эсрэг талд нь байдаг. Матthew модон дунд түр буудалж аяны хүнжилтэд ороод унтсан. Маргааш өглөөний 4 цагийн үед Грег ажилдаа явсан. Хэдэн цагийн дараа Тина босож хүүхдүүдэд сургуульд нь бэлдээд Сара болон Коди хоёрыг автобусандаа сухыг харсан. Тэр өглөө 9 цаг 30 минутын орчимд Тина хүнсээ авахар гэрээсээ гарсан. Тэр Kroger дэлгүүрээр үйлчлүүлж мөн машиныхаа шатхууныг дүүргэсэн. За энэ бүх хугацаанд Matthew Hoffman Тинагийн гэрийн эсрэг талын ойн дунд нуугдаж байсан. Тинаг машинаа унаж явахыг харсан тэрээр байшинт хүн үлдээгүйг мэдэж боломж гарлаа гэж үзээд ингээд Blackjack бороохоо болон ангийн хутгаа аваад Тинагийн гэрт чимээгүйхэн нэвтэрсэн. Түүнийг гаражаар нь дамжиж орсон байх магадлалтай гэж үздэг. Яагаад тэгэхээр байшингийн гаражийн хаалга нэвтэрсэн бүрэн доошоо хаагддаггүй байсан. Матthew бол үүнийг хэрэг гарахаас хэдэн 7 хоногийн өмнө анзаарсан байх боломжтой. За мөн өмнө нь дурдсанчлан түүний ээж Patricia энэ Apple Valley хотод Тинагийн гэрээс тун холгүй амьдардаг байсан. Тиймээс Matthew Тинагийн байшингийн хажуугаар олон удаа өнгөрч эвдэрхий гаражийн хаалгаар дотогш ороход амархан гэдгийг мэдэж авсан байж болох боломжтой гэж үздэг. Тина үд дүндийн үед гэртээ ирээд машиныхаа тэшнээс хүнсээ буулгаж эхэлсэн. Харин гэртээ орж ирмэгцэн Matthew гинэд гарч ирээд шууд дайрсан. Тэр Тинаг барьж яваад унтлагын өрөөлөнд чирж ороод харамсалтай нь Тина тэндээ маалцсан. Матthew бороохоогоор Тинагийн толгой руу дахин цогсон. Гэхдээ Тина ухаан алдахгүй эсэргүүцээр л байсан. Матthew унтлагын өрөөнд түүн рүү дайрсаар байх үед Тинагийн хамгийн сайнаас 41 настай Stephanie гэрт нь орж ирсэн. Тина Stephanie хоёр тэр өдөр Тинаг Dairy Queen дэх ээлжийн ажилдаа явахаас өмнө хамт шинэ байр үзэхээр тохирсон байсан нь энэ. Харамсалтай нь Stephanie яг хамгийн буруу цагт хамгийн буруу газараа ороод ирсэн. Тэр Matthew-гийн дайралтаа яг хэрхэн нүүр тулсан нь бол тодорхойгүй. Гэхдээ хэргийн газараас олдсон баримтуудаас харахад Stephanie Тинагийн өрөөнд орж Matthew түүн рүү дайрч байхыг харсан юм шиг харагддаг. Stephanie гинэд орж ирэхэд Matthew ч гэсэн цочсон байх. Харин түүнийг хармагцаа Тинаг орхиод Stephanie рүү дайрсан. Stephanie зүхтаж Сарагийн унтлагын өрөөлөө орсон ч Matthew араас нь гүйж очоод байрж авсан. Тэр Stephanie-гийн цээж рүү 2 удаа хутгалж бараг тэр даруйд нь амийг нь хөнөөсөн. Гэхдээ Stephanie нас барсан хонч Matthew зогсоогүй. Тэр түүнийг дахин хутгалсан. Ингээд Сарагийн өрөө бол бүхэлдээ цус болсон. Таазан дээр, ханан дээр, өрөөнд доторх эд зүйлс дээр хүртэл цус цацагдсан. Энэ бол уур хилэн галзуурал донд үйлдсэн маш харгастай арилт. Stephanie руу дайрч дуусныхаа дараа Matthew Tina руу буцаж очсон. Tina тухайн үед амьд байсан ч ухаангүй болсон байх магадлалтай. Matthew түүний биеийн энт тэндгүү хутгалж эхэлсэн. Stephanie хийсэнтэйгээ адил Tina нас барсан илэрхий болсны дараа ч гэсэн зогсолгүй үргэлжлүүлэн хутгалсан. Нэг удаа бүр хөвлийг нь ярж нээсэн. За энэ бол хүн алхаж шаардлагатай хэмжээнээс хэд дахин хитэрсэн туйлын харгастай арилт. За одоо ингээд Matthew-д бол нуух шаардлагатай 2 цогцос өмнө нь байсан. Тэр эхлээд Тинагийн цогцыг, дараа нь Stephanie-гийн цогцыг нэг-нэгээр нь угаалгын өрөөлөв чирсэн. Цогцуудыг ван дотор хийгээд ганцхан ангийн хутга ашиглан хэсэгчилж эхэлсэн. Дайралтын туршид Тинагийн нохоо тасралтгүй хуцаж байсан. Нохооны чимээг хөршүүд сонсож магадгүй гэж Matthew айж эхэлсэн. Тиймээс тэр нохоог алж Тина болон Stephanie хоёрын цогцыг хэсэгчилсэнтэйгээ адил ван доторч гисэн хэсэгчилсэн. Дараа нь гэрээс олсон том хогийн ууднуудад бүгдийнх нь биеийн хэсгүүдийг хийсэн. Энэ үед Matthew байшинт хитэн цагийн турш байсан. Тина өглөө хүнс авахар гарснаас хойшоо тэр тэнд байсан гэсэн үг. Нилээд хитэн цаг өнгөрсөн болохоор хүүхдүүдийн хичээл тарж Сара Коди хоёр сургуулийнхаа автобуснаас буугаад гэрлүүгөө очсон. Тэд гэртээ орж ирмэгцээ ямар нэгэн аимшигтай зүйл болсныг шууд л мэдсэн. Ээж нь хүүхдүүдэд сургуулаас ирэх бүрдэн угтдаг байсан. Автобуснаас бууж ирэхэд нь хүлээж хичээл нь ямар байсан талаар асуудаг хүн. Гэтэл тэр өдөр Тина тэднийг угтаагүй. Байшин нь бүхэлдээ нам гүм. Хүүхдүүд байшингийн урд хэсгийн шалан дээр цус шиг зүйл хаасаагүй байгааг анзаарсан. Тэд гэр дотор явж ээжигээ чангаар дуудаж хайж эхэлсэн. Тэгтэл Matthew хонглоос гинэт гарч ирээд шууд хүүхдүүд рүү дайрсан. Коди зүхтаахын тулд үүдний хаалга руу эргэсэн. Үүний зэрэгцээ Сара өөрлөө дайрсан Matthew-с бултаж унтлагын өрөөлөө гүйсэн.
Коуди үүдээр гарч зугтахад ойрхон байсан болохоор Матью эхлээд Коудигийн араас хөөсөн. Коуди хаалга руу дөхөж очсон ч гадагшаа гарч амжаагүй. Матью толгойнх нь араас худгалахад хүү тэр даруй шалан дээр ундаг. Дараа нь Матью Сараг хайж эхэлсэн. Тэр Сараг унтлахын өрөөндөө гар утсаараа тусламж дуудах гэж байхад нь олсон охин 911 рүү залгаад дуудлага хийх товчийг дарах гэж байсан ч Матью түүнийг барьж авсан. Тэр үед Сара өөрийгөө одоо үхэрхнэ л гэж бодсон. Гэхдээ Матью түүнийг хутгалаагүй, харин бугууг нь цахилгаан утсаар хүлээд хэрвээ чи орилох юм уу зүхтахыг оролдвол чамайг ална шүү гэж сүрдүүлсэн. Дараа нь Сараг өргөж мөрөн дээрээ шидээд подвал руу авч орсон. Тэнд чарганд уяатай байсан олсыг олж охины хоёр шагааг хооронд нь хүлсэн. Матью дараа нь Сараг буцааж дээшээ авчирч галтгооны шалан дээр хөвтүүлсэн. Хөдөлж болохгүй, ямар ч чимээ гаргаж болохгүй гэдгийг дахин сануулж ирсэн. Сара угаалгын өрөөнөөс ус гоожих чимээ сонсож байсан. Замун дээрээс нь суултуурын ус үе татагдаж байсан. Матью угаалгын өрөө галтгооны хооронд нааш цааш явж цэвэрлэгээний бодис болон бусад хэрэгслүүд авч байхыг охин харсан. Сарагийн сонсож байсан тэр бүх чимээ Матью дүүгийнх нь цогцыг угаалгын өрөөнд хэсэгчилж байсных нь чимээ байсан. Энэ байдал бол нилээд хитэн цаг үргэлжилсэн. Сара галтгооны шалан дээр хүлээтэй төрсөн дүүгийнх нь цогцыг Матью хэсэгчлэх чимээг олон цагийн турш сонсож хэвцсэн. Матью ажлаа дуусгаад Сарагийн нүдийг боогод Стефанигийн джип машины арын хэсэгт оруулсан. Гэхдээ Сара энэ машин сууж байхдаа арын суудалд нь өөрөөс нь гадна ямар нэг зүйл байгааг мэдэрчээсэн. Тэр ямар нэг зүйл дээр сууж байсан ч гэсэн яг юу болохыг ойлгоогүй. Хожим нь Сара бол өөрийг нь гэр бүлийнхнийх нь хэсэгчилсэн тэр цогцос хийсэн уутнууд дээр суулгасныг мэдсэн. За дараагийн энэ хэсэг бол жоохон бодлооч магадгүй. Яагаад тэгэхээр Матью тэр шөнийн турш нэг газраас нөгөө рүү тасралтгүй явж баримтуудаа устгах гэж олон янзын зүйл хийсэн байгаа. Матью Сара болон цогцын хэсгүүттэй уутнуудыг бейсболын талбайн зогсоол руу авчираад Сарад хөтөлж чимээ гаргаж болохгүй гэж тушаасан. Тэр хэлэхдээ гадаа нь өөрийнх нь хүмүүс Сараг харж байгаа зүгтхийг оролдвол тэр дор нь ална шүү гэж сүрдүүлсэн. Ингээд Сараг цогцын хэсгүүттэй уутнуудын хамт джип дотор үлдээгээд өмнөх шөнө өөрийн Toyota Yaris машинаа орхисон тэр зогсоол руугаа явган алхсан. Түүний Toyota Yaris машин тухайн үед тэр зогсоол 24 цагаас илүү хугацаанд байсан болохоор очиж авах шаардлагатай болсон. Матью машин дээрээ очиж түүнийг унаж бейсболын талбайн зогсоол руу буцаж ирсэн. Дараа нь Сараг джипнээс гаргаж өөрийнхөө машинд суулгасан. Цогцтой уутнуудыг джип дотор хിവэр нь үлдээгээд харин Сараг Маунт Вернон дахь гэрлүүгээ авч явсан. Тэр Сараг машинаас буулгаж байшиндаа оруулж хүлээтэй нүд нь болттой чигээр нь угаалгын өрөөнийхөө шалан дээр хөвтүүлсэн. Дараа нь мод тайрах ажлын хэрэгслүүдээ аваад буцаад машиндаа сууж орон нутгийн Walmart руу явсан. За тэндээс өмнө нь цагдаа нарын Тинагийн гаражнаас олсон хогийн уут болон брезентнүүдийг худалдаж авсан. Матьюгийн анхны төлөвлөгөө нь цогцснуудыг нуусныхаа дараа Тинагийн гэрлүү буцаж очиж гал тавьж бүх нотлох баримтыг устгах байсан. Гэхдээ бүх зүйл түүний төлөвснөр болоогүй. Walmart-аас гарсныхаа дараа Матью нэг нуурын ойролцоох аслагдмал газар руу явсан. За тэр нуур нь джип машиныг орхисон бейсболын талбайгоос нэг тийм хол байгаагүй. Матью Toyota Yaris-а нуурын ойролцоо тавиад тэндээс бейсболын талбай руу явган алхсан. Джиптэй буцаж суугаад байгалийн хамгаалалттай бүс рүү жолоодож эхэлсэн байна. Матью энэ газарт өмнө нь олон удаа ирж байсан болохоор дотроо том хүндийтэй мод байдгийг мэддэг байсан. Тэр цогцснуудыг нухад энэ модыг яг тохирно гэж бодсон. Ингээд мод тайрах ажлын хэрэгслээ ашиглан уутнуудыг дээш өргөж модны доторх хөндөй рүү нэгээр нь буулгасан. За энэ бол төлөвлөгөөнүүдийнх нь эхний хэсэг. Ингээд цогцуудыг амжилттай нуучж байгаа юм. Гэхдээ мөрөө баллахын тулд Тинагийн байшин шатаах ёстой гэдэг бодол нь байсаар л байсан. Энд чинь уг нь бол өмнө нь байшин шатаасан ч гэсэн баригдсан хүн тэгэл өөрийнхөө алдаанаас суралцаагүй хүн байна да. Матью джип машиныг унаад Тинагийн гэрлүү буцаж очсон. Тэнд Стефанигийн джип машиныг Тинагийн машинтай сольж джипийг гараж дотор нь үлдээгээд Тинагийн машиныг унаж явсан. За ийм учраас цагдаа нар хожим нь Стефанигийн джип машиныг Тинагийн гаражнаас олсон байгаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ Матью ямар нэг шалтгаанаар Walmart-ийн ууттай хогийн уут брезентнүүдийг джип машинаас гаргаад Тинагийн гаражинд ил орхисон.
Тэр яагаад ингэснийг хинч мэдэхгүй, гэхдээ энэ алдаа нь маш чухал. Чухмал яг тэр ууд брезент нүүдэл цагдаа нарыг Матthew руу маш хурдан хөтөлсөн. Тэр Тинагийн машиныг унаж байшинд гал тавихад хэрэглэх бензин авахар шатгуун түгээх станц руу хөдөлсөн. За гэтэл Тинагийн машин техникийн хувьд тиймч сайн байгаагүй учраас замдаа доголдож эхэлсэн байна. Шөнийн 2 эсвэл 3 цагийн орчим байсан учраас машин замын хажууд эвдэрвэл цагдаа нар түүнийг анзаарч яагаад өөр хүний машин унаж явааг нь асууж магадгүй гэж Матthew сандарч эхэлсэн. Тиймээс Тинагийн машиныг явган аялын замын ойролцоо орхиод явсан. За харин хожим цагдаа нар тэр машиныг тэндээс олсон. Тинагийн машиныг явган аялын замын ойролцоо орхисныхаа дараа тэр төлөвлөгөөгөө зогсоож нуурын дэргэд тавьсан өөрийн машин руугаа явган алхаж эхэлсэн. Toyota Yaris дээрээ хурж очиход нар манаж эхэлж байсан болохоор Матthew шууд л гэрлүүг явсан. Харин Сарагийн хувьд бол аимшигт явдал дөнгөж эхэлж байсан. Матthew-ийн гэрд Сара угаалгын өрөөнд хүлээтэй хിവэрэ. Матthew эцэст нь түүний нүдний боолтыг авсан бөгөөд охины харсан зүйл нь үнэхээр хачирхалтай байсан. Байшингийн хан бүр дээр элдв этгээд зургууд, амьтдын зураг, хүмүүсийн зураг, бүр хүн амьтныг нийлүүлсэн мэт ирлийз дүрснүүд хүртэл байсан байна. За мөн усны цоргоны ард халзан толгойтой дунд иргэм насны эрэгтэй нүрийг зурсан байсан. Цоргыг яг амнаас нь цухууж байгаа мэт харагдуулахаар байрлуулж зурсан. За ерөнхийдөө ямар ч утга авцалтаагүй хачин итгээд зургнууд байсан. Гэхдээ түүний өөр нэг мэдэрсэн байшин дотор хамгийн юр бүсийн зүйл нь навч. Матthew гэрийн шалан дээр жинхэнэ модны навчийг энд тэндхүү овоолж тараасан. Угаалгын өрөөний хананд хүртэл навчаар дүүргэсэн уутнуудыг хадаж тогтоосон байсан. Сара энэ бүхнийг хараад бодит байдлыг эрүүлэр хүлээж авах чадвараа алдсан хүнтэй нүүр туснаа ойлгосон. За энэ нь бол охиныг бүрч их айлгсан. Удалгүй Матthew түүнийг подвал руу авч орж навчаар зассан орон дээр хөвтүүлсэн. Дараа нь Сараг орны хөлнөөс гинжилж харанхуй хүлдэх шахам хүүтэн подвал олон цагаар ганцаарнг нь орхидог байсан. Охин бие засах газар орохыг ч зөвшөөрөөгүй болохоор охин аргагүй ирэхэнд хувцсан дээр шээсэн. Матthew подвалд орж ирэхдээ Саратай ярьдаггүй. Зүгээр л өмнө нь зогсоод ямар ч үг хэлэлгүй удаанаар шигтдэг. Тэгээд гинэд эргэж хараад юу ч болоогүй юм шиг гараад явцдаг. За энэ үед бол Матthew Тинагийн байшинг шатаах боломж одоо ч байгаа гэж бодсоор байсан. Тэр байшин шатаж байж л бүх уул мөрөө балнаа гэдэгт итгэж байсан. Гэхдээ тэр бензинийнхээ савнуудыг Тинагийн машинд орхисноо сандаг. Тиймээс харанхуй болохыг хүлээгээд шөнө нь нөгөө газар руугаа явсан. Гэтэл тухайн үед Тинагийн машиныг эрен сурвалжлах мэдээлэл аль хэдийн бүх цагдаагийн албан хаагчдад хүрсэн байсан. Матthew машинаасаа бууж бензиний савнуудаа авч хамжаагүй байтал нэг цагдаа хүрээд ирсэн. За энэ бол өмнө нь дурдсан Матthew-аас тэр аслагдмал газар юу хийж байгааг асуусан цагта Матthew бол тухайн үедээ найз охиноо хүлээж байгаа түүнийг Сара гэж хариулсан гэж хэлсэн. За тэр бүр тухайн үедээ өөр нэрч зохиож хэлж чадалгүй сандарсан да охины жинхэнэ нэрийг хэлсэн байгаа. Харамсалтай нь цагдаа тухайн үед алуурчинтай нүүр тулж ярьж байгаагаа мдээгүй учраас Матthew-ыг тэндээс явуулсан. Сара цагдаа нар өөрийг нь олох хүртэл нийт 4 хоног подвалд хоригдсан. Тэр хугацаанд охиныг хоолгүй байлгаж хүлдэх шахам хүйтэн харанхуй подвалд хүлээтэй хорж байсан. За мөн удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Цагдаа нар түүнийг олох үед Сарагийн гар хүлийг хүлж амыг нь боосон байдалтай навчаар түр хийсэн орон дээр хөвтүүлсэн байсан. Матthew-ийн гэр үнэхээр нэг тийм аимшигын байшин л гэсэн үг. Зочны өрөө навчаар дүүрсэн, угаалгын өрөөнд шалнаас тааз хүртэл навчаар дүүргэсэн уутнууд өрөөтэй. Хаалган дээр сараачсан тэмдэг, хутга, хөлдөөгч дотор үхсэн хэрэмнүүд байсан ч бусад хохирогчийн уул мөр олдоогүй. Цагдаа нар Сараг яг тэр үед олсон нь үнэхээр азтай хэрэг. Яагаад тэгэхээр Матthew өдөр ирэх тусам өөрийгөө улам хянах чадваргүй болж исэн. Миний бодлоор бол тэр эцэстээ Сарагч гэсэн алах байсан бах. Матthew-ыг баривчилсны дараа цагдаа нар шууд байцааж эхэлсэн. Яагаад ийм зүйл хийсэн? Бусад хохирогчид хаана байгаа? Тэдэнд яг юу тохиолдсон талаар асуусан ч Матthew ганцж үг хэлээгүй. Тэр бол чимээгүй суусаар л байсан. Цагдаагийн хэлснээр Матthew гадаад орчиндөө ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй за нэг трансын байдалд орсон хүн шиг харагдаж байсан байна. Хитэн өдөр өнгөрсний дараа Матthew эцэст нь би бүх зүйлийг үннээр нь хэлээ. Гэхдээ цаазын ялыг боломжит шийтгэлээс хасах ёстой гэсэн болзол тавьсан байна.
Хохирогчдын ар гэрийнхэн үүнийг зөвшөөрсний дараа Матthew ярьж эхэлсэн. Тэр хүн бүрийн аль хэдийнэ мэдэж байсан аимшигт үннийг баталсан. Tina, Cody, Stephanie болон нохой нь бүгд нас барсан. Матthew тухайн өдөр байшинд орох болсон зорилгоо зөвхөн хулгай хийх байсан гэж мэдүүлсэн. Түүний хэлснээр анхнаасаа хэнийг ч гэмтээхээр төлөвлөөгүй, зүгээр л хулгай хийхээр орсон ч нөхцөл байдал хяналтаас гарч бүх зүйл буруугаар ирсэн. Гэхдээ түүний энэ тайлбарт бол хинч итгээгүй. Тинагийн гэрээс юу ч алга болоогүй, дотор нь үнэт итлэл бэлэн мөнгөтэй цүнх болон авч болох олон үнэт зүйл байсан ч Матthew нэг ширхэг зүйлч хулгайлаагүй. Дээрээс нь тэр байшинд орохдоо бороохоо болон ангийн хутгаар зэвсгэлсэн. Хэрвээ үнэхээр зөвхөн хулгай хийх зорилготой байсан бол яагаад ийм зэвсэг авч орсон гэдэг асуулт. Илүү үнэмшилтэй хувилбар нь Матthew ээж дээрээ ирж очих үедээ 13 настай Сара охиныг өмнө нь харсан байх магадлалтай. Тэр Сара аль байшинд амьдрдгийг олж мэдээд гаражийн хаалга эвдэрхий байсан болохоор дотогш ороход амархан гэдгийг анзаарсан. Матthew тухайн өдөр Сараг хулгайлах цорын ганц зорилготой Тинагийн гэрт очисон байх өндөр гэж үздэг. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хэнийг алах шаардлагатай болох нь түүнд огт хамаагүй байсан. Матthew хэргийн талаарх өөрийн хувилбарыг ярьсан ч цагдаа нарт хамгийн чухал нэг зүйл үйлдсэн. Хохирогчдын цогцос хаана байгаа вэ? Матthew цогцуудыг нуусан газрын байршлыг газрын зураг дээр нарийн зааж өгсөн. Цагдаа нар байгалийн хамгаалтын бүс дэх дотроо том хөндийтэй тэр модыг олсон. Модны хөндий рүү харахад дотор нь том хогийн уутнууд байгааг олж харсан. Уутнуудыг модноос гэмтээлгүй болгоомжтой гаргахын тулд мэргэжлийн мод арчилгааны ажилтнуудыг дуудаж ирүүлсэн. Эхний уутны нэгийг нээхэд цагдаа нарын харсан зүйл үнэхээр эмгэнэлтэй хизээж мартагдахааргүй. Тэдний өөдөөс 11 настай Cody амьгүй нээлттэй нүдэрээ шилтэж байсан. Матthew эцэст нь эрх баригчдыг хөндөй модонд нуусан цогцсууд руу хөтөлсөн. Гэтэл энэ бүх хугацаанд түүний хамгийн их санаа зовж байсан зүйл нь модыг гэмтээхгүй байх явдал. Тэр өөрийн гараар хөнөөж цогцыг нь хэсэгчилсэн 3 хүн болон нохооноос илүү тэр модыг өрөвдөж байсан. Матthew хийсэн зүйлдээ ямар ч гэмшил үзүүлээгүй. Нэг удаа бүр хүмүүс энэ явдлыг одоо зүгээр орхих хэрэгтэй. Эн чинь зүгээр л болсон зүйл штэ гэж хэлсэн байдаг. Энэ нь бол Matthew Hoffman-ы анхны алга байсан эсэхийг бол бид нэр баттай мэдэхгүй. Гэхдээ баригдаагүй бол дахин хүн алга байсан гэдэгт бол би огт эргэлздэггүй. Matthew Hoffman одоо 45 настай Ohio мужийн Толидогийн шоронд ялаа эдэлж байгаа. Тэр бол хизээж хугацаанаасаа өмнө судлагдах эрхгүй. За энэ хэрийг судалж явах үед dendrophilia гэдэг нэр томьёо олон удаа гарч ирсэн. Энэ нь юу гэхээр модонд ердийнхөөс хитих татагдах зарим тохиолдолд бүр бэлгийн шинжтэй болдог ийм эмгэгийг хилдэм бэлээ. За миний мэдэж байгаагаар бол Матthewд энэ эмгэгийг албан ёсоор оншилж байгаагүй. Гэхдээ бас боломжтой л юм байна гэж харсан. За харин Сара бол энэ бүхний дараа амьдралдаа маш хүнд үеийг туулсан. Тэр аав болон хойд ээжтэйгээ хамт амьдрах болсон ч байнга хард дарж зүудэлдэг байсан. 4 сарын турш ерөөсөө сургуультай явж чадаагүй. Хамгийн аимшигтай нь сургуультай буцаж очиход зарим хүүхэд түүнийг хүчирхийлэлт өрснөөр нь дооглож, навчны талаар элдв үг хэлж дээрлэгдэг байсан. Тийм их зовлон туулсан хүүхдэд за ингэж хандах нь бол үнэхээр харгас. Сара 16 настайдаа дахин мэдээлэлээр гарч ихэсэн. За харин энэ удаа бол тэр хүчирхийллийн улмаас өөрийн аав болон хойд ээжээсээ хамгаалах цахирамжийг авсан. Сарагийн мэдүүлснээр аав Ларрийн нуруу руу цохиж хойд ээж нь түүнийг шатнаас өшөглөж унгаасан. Сара олон жилийн турш хит хитэн ярилцлага өгсөн бөгөөд үнэхээр гайхалтай төсвөр төвчээртэй хүн болж өснө нь харагддаг. Та нартай түүний нэг ярьсандаа дурдсан үгийг хэлье. Тэр хэлэхдээ мэдээж бидэнд ямар ч найдваргүй мэт санагдаж бүхнийг орхимоор өдрөө зөндөө байдаг. Бид нар бүгдээрээ л тэгж мэдэрдэг бах. Гэхдээ хизээж бууж өгч болохгүй шүү гэж хэлсэн байдаг. Та нартай бэлдсэн өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлөж байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон. Та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.